Өнөөдөр бол мэдээж 11-р сарын 1-ний өдөр үндэсний өөх өдөр байгаа. Би чамд маш гоё тийм бүлээхэн халуун бүлээ ус бэлдсэн шүү. Ус суугаад. Бид чинь бас нөгөө шууд нэвтрүүлгийн үеэр бол хоолоо сэргүүлгээс ахуулаад ер нь бол ус бол маш хэрэгтэй байгаад байдаг тийм. Одоо эн чинь ингээд нэг бага хэмжээний тийм өөх өдөр толгойтой нэгэндээ тусдын болж байгаа. Жижигхэн хөргө хэлбэрээ. Баярлалаа ирэхээ. За энэ хэсэгтээ өнөөдрийн хамгийн ихний ярилцлага бид хүргэх гэж байна. Сэтгэлийн өр төрийн бас байгууллагыг үүсгэн байгуулсан. За яг энэхүү үйл ажиллагаагаар олон гайхалтай хүмүүс тусалж амьдрал бэлгэлсэн сайхан зүйлийн одоо эзэн юм гайхалтай бүсгүй ирээд байна. Та бүхэнтэйгээ уулзалтаа таатай байна. Студид маань Сэтгэлийн өр төрийн бас байгууллагын тэргүүн Ганчмыг ирсэн байна. Өглөөний мэнд сайхан. За баярлалаа. Та бүхэнд ч гэсэн өглөөний мэндийг хүргэе. Тэгээ шинэ өглөө эхэлж байна. Энэ өглөө нь бас шинэ сар эхэлж байна те. 11 сарын 1-ний өдөр үндэсний өгөх өдрөөр бас танаа студид ирсэндээ баяртай байна. Баярлалаа. Баярын мэндэргий. За ер нь Сэтгэлийн өр төрийн бас байгууллага үүсгэн байгуулагдсан тэр түүхээс хэдүүлээ яриагаа эхлэе гэж бодож байна. 2009 онд нэг бидний хэсэг нөхөд гэж ярьдаг шиг тийм ээ. Нэг сэтгэл нийлсэн, гар нийлсэн хэдэн залуус, найз нөхдүүд хамт олон нийлээд Сэтгэлийн өр төрийн бас байгууллагыг байгуулсан байгаа. За энэ төрийн бас байгууллага нь мэдээж нийгэм тустай сайн үйлсийг хийхээр бол зорилгоо бол агуулсан боловч бидний нөгөө байгуулсан нөгөө хүмүүс манд голцоо эмнэлгийн эмч мэрэгжилтэн ажилтнууд байдаг учраас бидний хийдэг сайн үйлсийн талбар нь ихэвчлэн эмнэлэгтэй холбоотой, өөрчлөлттэй холбоотой, өвчтөнтэй холбоотой иймэрхүү одоо сайн үйлсийг хийсээр ирсэн байгаа 2009 оноос хойш. Тэгэхээр мэдээж 2009 оноос хойш гэх юм бол маш олон зүйлийг та дурдах байх. Гэтэ өнөөдөр бид онцолж байгаа зүйл маань гэх юм бол алгэрмаа охины талаар бас төлөвлөгөө бас ярихыг хүсэж байгаа. Тийм учраас та энэ түүхийг бас бидэнтэй хуваалцахгүй. За бид нэр 2003 онд бид нар 9 онд энийг эхлүүлсэн. Дараа нь бид нар 2013 онд алгэрмаа охинтой анх бол уулзсан байгаа. За мэдээж энэ охины онш нь бол жоохон төвөгтэй Arthur process гэдэг онш буюу одоо төрөлхийн булчингийн одоо ямар нэгэн чадах одоо тооноос чангарал өдрөл байхгүй. Бид нар бол гомын шиг шинжтэй гэж бас нэрлэдэг. Ерөөсөө гуйлжгансан. За тэгээд бүгсэн биерэл ер нь бол өөрийгөө төрж явахаас өөрөөр бол явах боломжгүй ийм охин байсан. За тэгээ 3 настай үед нь бид нар уулзахад мэдээж энэ өвчин эмгэгээс болоод тэр хүнтэй харилцаа гэдэг штэ тэгээ хүний өдөөс ихцэлж харах тэр ярианы хэлбэр гэдэг ч юм уу өөртөө маш итгэлгүй ийм хүүхэд байх үед нь бид нар сайхан сэтгэлтэй хүмүүс буюу Америк нэгдсэн улсад байдаг бас хүүхдийн төлөө бас нэг төрийн бус байгууллагатай хамтарч ажиллаад ингээд бид нар Америк руу одоогийн байдлаар бараг 6-7 удаа явуулсан байгаа. Энэ нөгөө онш нь өөр айгүй хүнд онш хэцүү тэг хөл дээр нь явуулахын тулд маш олон ийм цуврал бол хагалгаанд бол орж байгаа. Араас нь сэргээн засах хөтөлбөрүүдэд бол орж байгаа. Одоо охин маань болохоор 9 настай. Тийм удахгүй төрсөн өдөр нь бол болох гэж байгаа. Гэхдээ яг одоо бол бас Америкт байгаа. Тэгээ 90 орчим байдаг охин шүү дээ, тий. Чиг буюу одоо чигний тусламжтайгаар брейсийн тусламжтайгаар бол явж чадна. Энэ нь бол одоо бидний одоо маш том баяртай үйл явдал болсон. За энэ зөвхөн ганцхан Сэтгэлийн өр төрийн бас байгууллага оролцоод зогсоогүй хэрэг үзэгчид санаж байгаа бол маш том кампанит ажил бол өрнөж ийсэн. Сошиалаар, фейсбүүкээр 100 дахгүй гэдэг шиг. Яг ээжийнх нь хувьд ямар онцлогтой гэхээр ээж нь надад ингээд туслаач, миний охин туслаач гэж зүгээр гар тосож гуугаагүй. Юу чаддаг вэ гэсэн чинь би торт хийж чаддаг, амттан хийж чаддаг гэд. За тэгвэл хоёулаа энэ тортоо амттангаа хийгээд хүмүүстээ энийгээ санал болгож зарангаа хүүхдийнхаа эмчилгээнд зардал баг боловч гэсэн нэмэр оруулъя гэд. Тэгсэн чинь Монголын ард түмэн дээр маш гайхамшигтай бүр өргөн фронтоор хөдөлсөн тий. Тэгээд энэ тортыг нь худалдаж авахдаа энэ охинд амьдрал бэлгэлсэн байх нэ. Үнэхээр гайхалтай. Охины манад яг одоо Америк нэгдсэн улс дахиад бас нэг ээлж дэмчилгээ хаалганд авах. Яг нөгөө булчин шүрмэс сунгах энэ стреч хагалгаануудыг болол дис дараатай эмэг цэгцтэй тий тодорхой нөгөө нөхөн сэргээгдэх хугацааг нь олгоод тэндээ хагалгаа хийгээд Америк нэгдсэн улсад Монголдо бид нар нөхөн сэргээх ажил дээр нь илүү одоо төлөвлөгөө оролцдог. Ингэж бид нар хоёр улсын хооронд бас хамтын ажиллагаатай бас болж байгаа гэсэн. Тэгэхээр алгэрматагаа таны хувьд одоо танай байгууллага бараг 6 жил холбоотой байсан байх нь маш их дотн болсон байхаа. Охин маань ер нь одооны хувь зан чанарын үед түрүү яг би нөгөө дурдаад өнгөрсөн те нөгөө өөртөө жоох итгэлгүй юм уу эсвэл дандаа гэрте байдаг байсан юм уу те сургуульчлалт явж чаддаггүй байсан юм уу. Тэгээд ингээ олон удаа ингээ Америк нэгдсэн улс руу яваад мэдээж тэнд бас харьцангуй хөгжингөө орон учраас хүүхдтэй ямар гоё дотн ээлдэг те хүлээн зөвшөөрч сонсож
харилцдаг үлээ. Одоо энэ охин маань 9 настай ихэд бол ерөөсөө хүний эрх яриа л энэ тийм ээ. Хүний эрхийн төлөө том болоод тэмцэнэ гээл. Эсвэл одоо 9 настай хүүхдийн санаанд багтамгүй би одоо асрамжийн клиник байгуулна. Яг над чиг ийм зовлон дунсан ийм хүүхдүүдэд би туслана гэдэг ч юм уу. Глобал гэж ярьдаг шүү дээ. Ерөөсөө дэлхийн имийг л яриад хүрээд ирдэг ийм хөөрхөн охин болсон байгаа. Хэл ярианы хувьд ч гэсэн маш сайн хөгжсөн. Англиар бол мэдээж чөлөөтэй ярина. Тэгээ монгол хэл нь жоохон алдагдчихсэн учраас бид нар санаа зовоод Монголдо сургуульд оруулъя гэсэн чинь яг гэрийнх нь хажуудлын 129 дугаар сургууль маш гайхамшигтай хамт олон улсын сургууль хүлээж аваад тэр байтугай сургуулийн хамт олон алирмаа охин зориулж сэргээн засгийн жижигхэн өрөө хүртэл бэлдэж өгсөн байсан тийм ээ. Тэгэхээр энэ их 30 40 хүүхэдтэй энэ ангийн багш нар энэ сургуулийн хамт олон менежер багш захирлууд энэ ангийнх нь бас хүүхдүүд нь их хөөрхөн алирмааг ингээл ээлжлээ. За одоо би нойлонд оруулна, жордлонд оруулж битсэн. За дараагийн ээлжинд би одоо алирмаа цай зөөж өгнө гэл ингээл нөгөө хамт олон тэр чигээр ингэж хөгжиж байгааг, өөрчлөгдөж байгааг бусдад туслах тэр сэтгэлийг харж байхдаа маш их баяртай байдаг. Аха. Та яг хувь хүн талаасаа бас хэлэхгүй 6 жилийн хугацаа өнгөрсөн байна. Алхамаар шат чатаар ингэж агч байгааг харах таны хувьд ямар санагдсан? Гэхдээ бид нар чинь тэгтээ хөшөөний ард гэж ярьдаг шиг уйлах үе байлаа. Эцэг эхчүүд нь тэг итгэл алдрах үе байна. Хүүхэд нь хол яваад байдаг. Буцаж ирээ. Тэгээ заримдаа яг бидний хүссэн шиг эхний хагалгаагаар л хөлн тэгшхэн болол явдаг болоогүй шүү дээ. Энэ охин өөрөө бас тэр чихтэйг алхахын тулд мэдээж хүүхэд учраас заримдаа ядран, залхуурн, хоош суун, нойр мөглөн, цагийн зөрөөнд орно, хилний бэрхшээлд орно, соёлын ялгаанд орно. Гэхдээ зөндөөх бид нар уйлалцсан, зөндөөх инээсэн, зөндөөх бас баярын нулимс бас ундгсан. Одоо ингээд олон жилийн дараа харахад ганцхан алирмагийн амьдрал бид нар туслаагүй. Эргээд бид нар өөрөөсөө тусалсан байгаа биш үү те. Тэр хүүхдийг харахтаа ваа бид нар энийг хийж чадлаа. Монголчууд бид нар энийг хийж чадлаа те. Тэгээ аав ээжээр нь дараа нь хөөрхөн хүүтэй болсон дахиад хүүдээ бурхны хайр индрэл бидэрт эргэж ирлээ гэж бэлэгдэж ивэл гэж нэр өгсөн баа. Сайхан юм ба. За энэ их сайхан зураг байна шүү. Энэ хэдэн онд бас ер нь бол яг бид нар 2004 онд бас ихний явалтаараа ирсэн байсан. Тэгээд би бол өөр болохоор яг сэргээн засгийн мэрэгчлэн хөдөлгөөн цэцэлч хүн байгаа. Тэгэхээр миний мэрэгчлэлтэй бас холбоотойгоор би энэ хүүхдэд илүү туслах юмсан гэсэн сэтэл нь анханасаа бас гарч ирж байсан. Гайхалтай байна. За энэ хэсэгтээ би таны нэг хүнтэй олзуулах гээд. Студид маань бас зочин ирсэн байна. Золцоо таныг урьчаад. Ваа би мэдээгүй шүү. Сайн байна уу? Ямар гоё юм. Сайн байна уу? Би өчигдөр чамтай уцаар ярьж ирсэн. Ваа энэ нөгөө нэг алдартай за брэнд болсон Наполеон маш их хүч хөдөлмөр гардаг тий. Тэгээ би золоодоос юу гэж хэлдэг вэ гэхээр анх энэ тортыг хийхдээ л золоо ууг 30 сэтгэлээсээ мэдгүй би яг сайн мэдгүй хідэн давхар байх хэвээр. Сүүлдээ бид нар 100-аар үйлдвэрлэж эхлэх үед заримдаа би бас жоохон ингээд нөгөө яарат ч юм уу шүнжийн өдөр чинь хийж байгаа штэ. Золоо ингээд нөгөө юуг нь давхаргыг ингээд жоохон багсгаж болохоо гэсэн чи үгүй штэ. Анх л би яаж зорьсон миний хүүхдийн төлөө гэж бодлон авч байгаа бүх хүмүүс хамгийн сайн нарыг хийнгээд ширхэг бүрийг нь айгүй гоё хичээнгүлэн хийж байгаа харахтаа би жоохон ичиг сэтгэл төрөөд яана би олноор үйлдвэрлэх болсон чинь нөгөө багсах гэдэг нөгөө хэмжээг нь багсах гэдэг тий. Золоодоо маш их хайртай шүү. За хэдүүлээ сонсон. Ямар гоё сюрприз вэ тий. За энэ тавьчих. Танд ямар санагдав? Гэхдээ би зураг тариадгаар нэг юм сюрприз гинтийн үйл явдлыг харж ирсэн болохоос биш яг надад ингэж тохиолдсон гэж бодоагүй. Гэхдээ сэтгэлээ хөдөлж байна. За энэ жил одоо 11 сарын 1 буюу манай өг өдрийн маань гол сайхан зөвшөөтэй. Тэгэхээр та маань сайн байгаа юу? Танай гэр бүлийнхэн сайн байна уу? Золцоо. Сайн бүгдээрээ сайн байна. За охин нь алигэр маань хэр байна? Одоо Америк явсан байгаа гэж байна. Сайн байгаа. Одоо Флорида байгаа. Охинтойгоо хамгийн сүүлд хизээ олзоо. Ер нь их цаг хамт өнгөрүүлж байгаа. Өдөр болгон бараг шахуу яадаг. Та яг одоо телевиз яг энэ шууд нэвтрүүлгийг ашиглаад энэ хамт олонд бас сэтгэлийнхаа үгийг хэлж байна. Тэгэл яхаа тий. Нөгөө баян бас нөгөө баярлалаа гэж хэлж чаддаг юм байна. Боломж олгосонд баярлалаа. Та надад хамт олно. 2013 онд анх танилцсан. Тэгээд тэрнээс хойш ч бараг 6 жил болсон биш. Тэгээд тэрнээс хойш өдөө хүртэл хугацаанд ямар ч тийм юу хариу хэлгүүгээр тусалж ирсэнд маш их баярлалаа. Бид нар ингээл уйлдаг те. Яг ингэдэж шүү. Анх бас алигэрмаа охиныгоо бид дэмжээд өгөх өдрөөрөө оруулчихсан тэр цаг мөчөө эргэж санаж. Тухайн үед бол бидэнд бас нөгөө
яах бол та гэсэн бодлууд нэлээд байсан шүү дээ. Тийм тэгэхэд одоо ингээ эргээд ингээ хэдүүлээ бүр аль хэдийн охиноо хөл дээр нь босгоцсон байгаа гэдэг нь ихээр сайхан мэдэж байна. Энэ бас олон залуучуудын, олон хүмүүсийн тэгээ хувь хүн байгууллага хамт олон нийт Монголын ард түмний бид нар төлөөлөл болоод энэ зогсож байгаа тий. Тэгээ энэ шинэ өдрийг ийм гоё мэдээтэйгээр эхлүүлж байгаад маш их баяртай. Гинтийн бэлэг бол яг гинтийн бэлэг л байдаг юм байна тий. Та одоо Наполеон бас хийж байгаа юу? Тань захиалдаг хүмүүс их байхаа амтанд нь орцсон. Яг заримдаа Бидэнд бас анхаамсуулж ирсэн үнэхээр гоё амттай байсан. Нөгөө сэтгэл шингэсэн гэдэг чинь тэр амт нь яг хэвээрээ байгаа. Хэвээрээ байгаа гэдэгт итгэлтэй байна. Одоо цаашдаа яг манай энэ сэтгэлийн өнгөр хэмээгт төрийн бус байгууллагыг ямар зүйлийг хийхээр төлөвлөж байна. Алгэрмаа охинтой бол харилцаа холбоотой хэвээрээ л байгаа. Тийм яг бид нар бол Монголоос энэ бол 2 тутгаа явсан хүүхэд байгаа даа. Эхнийх нь бол төрөлхийн хараагүй хүүхэд байсан. Бид нар бүр дөрвтэй юм бол хийж болж чадаагүй. Гэхдээ алгэрмааг яг бид нар урьдчилан бол тооцоолж чадаагүй. Харьцангуй богино хугацаанд бид нар энэ хүүхдийн хөл дээр босгоно гэсэн боловч биднээс хамаарахгүй маш олон зүйл гарч ирсэн учраас нэг хүүхдтэйгээ 6 жил ингэж хамт байж ах үедээ дараагийн хүүхд рүү гэж яарахгүй байгааг бид нар Америкийн талаас хараад бас маш их зүйл сурч ирсэн. Яг л ихлүүлсэн бол дуусахыг хүсдэг. Одоо охин маань ингээ хөл нь бол ерөнхийдөө жоохон дуу хэлбэртэй. Жоохон ингээ хүн харахад ч гэсэн бэрхшээлтэй алхаж байгаа нь харагддаг. Америкийн тал бол ерөөсөө ингээ яг л ингээл тэгшхэн болгоно хүн яаж явдаг яг л тийм болгоно өөрөө ч гэсэн бүр уйлаад ч юм уу те хөлс нь гараад дасгал хийж байгааг харахтаа нөгөө эмч нар нь бас айгүй урам болдог те. Тэгээ магадгүй алгэрмаа охин маань нэг өдөр бүр ингээ сайхан баг төгс гэж ярьдаг шиг те ингээ гоё эмчлэгээд ирэх үед бид нар дараачийн хүүхдүүдийн талаар бас бодож эхлэх байхаа. 9 настай хүүхдтэй гэтэл те 3 настайгаас хойш тэр их олон хагалгааг ингээ даагаад тэр их олон тасгал хөдөлгөөнүүд хэцүү шүү дээ. Эцэг гэхээс хол байх үе байна. Заримдаа ээж нь явж чадна, ээж нь явж чадахгүй нэлэх хүүхэдтэй үе байна. Тэгээ одоо ер нь Монгол орнд ирэл их үлсийг бүтээнэ гэсэн тийм гал халуун зүрстгэлтэй охин л тэнд шатж яваа. Удахгүй 12 сар юм уу магадгүй бидраас яг цаг хугацаа ихэд хэцүү байна. Өвөл өнгөрөөд ирэх бах тий. Охиныхоо ерөнхий байдлыг та бидэнд хэлээч. Охинтой хинхтэй юу одоо хин ганчмаг маань бидэнд хэллээ л дээ. Аюу том зүйлийг мөрөөдөж ярьдаг болсон гэдэг. Ерөнхийдөө өөрчлөгдөж байна. Охиных нь ирээдүйг харж байгаа тэр итгэл танд ямар мэдрэмж төрүүлж байна? Бүр тийм нэг анх Америк явснаас хойш бүр амар тийм өөртөө итгэлтэй. Тэгээд сэргэлэн цаваа болсон. Тэгээд би том болоод өөрсдөө хүүхдэд тасалдаг хүн болно гэх ярьжсэн юм ундаг. Миний бодлоор нөгөө ганцхан Америкийн нэгдсэн улс явсандаа биш хүмүүс алгэрмаад итгэл найдвар өгөх үед хүмүүс түүнээс их зүйлийг хүлээх үед эргэн тойрны хүмүүс ингээд тусалж эхлэх үед айгүй олон хүмүүсийн анхаарлын төвд ороод эхлэх үед өөрөө ирэхгүй тэр хүүхэд ингэж өөрчлөгдөж эхэлж байгааг бид нар бол харж байгаа. Тэгэхээр Монголд байхад ч гэсэн бид нар өнөөдөр тэ энэ өгөх өдөр үндэсний өгөх өдөр та заавал бид нар шиг ингээд нэг хүүхдийг сонгож аваад хаа хол руу явуулаад имжлүүлээл ийм эмнэлгийн нарийн имэр орч чадахгүйсэн өнөөдөр та хоёр айгуу гоё ихлүүлсэн шүү дээ. Бие биендээ халуун бүлээн ус хийж өгж байгаатай адилхан. Өнөөдөр та зам хөндлөн гарч байхдаа хүртэл те зам гарч чадан яваа тэр жоохон хүүхдүүдэд эсвэл тэр настай хүнийг те одоо хажууд нь дэм болоод явах гэдэг ч юм уу сайхан инээмсэглэл зам тавьж өгөх гэх мэгчнээр өгөх өдөр чинь зөвхөн ганцхан өдрөөр хязгаарлагдана гэж бид нар бодохгүй байгаа те сараар жилээр те сүүлдээ бидний хувьд энэ нь байнгын хийдэг юм зуршил болоосоо гэж хүсэж байгаа. Тэгэхээр сайхан байна л гэж одоо хэлэх байна. За их баярлалаа. Өнөөдрийн өдрийн маань хамгийн эхний ярилцлага үнэхээр гайхалтай боллоо. Танд зориулсан бидний энэхүү ярилцлага олон хүмүүст бас ихтгэл найдвар өгж байгаа болоо гэж бодож байна. Бид алгэрмаа эмэх охиныхоо одоогийн байгаль байдлаараа та бүхэнд дуулахаас гадна сэтгэлийн өр хэмжээ төрийн бас байгууллагын тэргүүн за алгэрмаа охинд яг гар бие тусалсан гайхалтай эмэгтэйг танилцууллаа. Та бүхэндээ баярлалаа. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Золцоотой баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа.